Дэд бүтэц. Дархан, Сүхбаатар, 100 мод хотуудыг Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридор, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн коридороор Улаан-Үд, Эрхүү, Хөөх хот, Бугад хот, улаан цав хотуудтай холбох дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлнэ. За манай энэ төвийн бүсийн хувьд бол одоо байгаа дэд бүтэц үйлдвэрлэлийн хүчин чадал нь бол энэ болцоог бас одоо суур нөхцлөөр хангасан ийм нөхцөл байдал бидэнд байна. За энэ хүрээндээ бол одоо Хөшгөтийн хөндий, за Дархан хот, за мөн одоо Сэлэнг аймгийн Алтан булаг сумд бол одоо тээвэр логистикийн төвүүд хуурай бомтыг байгуулах болцоо бидэнд байна. Энэ тээвэр логистикийн төв хуурай бомтыг байгуулахад бол төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ чиглэлээр ажиллаж байгаа одоо хувийн хвшилтэй хамтарч ажиллахад бол төр бэлэн байгаа гэж бодож байна. Яг харахгүй дэд бүтцийн том зангилаан дээр байгаа бүс нутгийн хувьд Ази Европыг холбосон эдийн засгийн том коридорыг бид бий болгох ёстой. Энүүгээрээ дамжуулж эдийн засгийн чөлөөт бүсүүд энийг одоо бий болгох замаар энэ Монгол улсын хөгжлийг урагшлуулах, ахиулах өргөн боломж байна. Эдийн засгийн босоо коридор болох Алтан булаг, Дархан Алтан булаг чиглэлийн 4 үеийн замын төлөвлөлт эхэлж байна. За аялал жуулчлалын бүс талдаа бол аялал жуулчлалыг хөгжүүлэх одоо амар эсхлийн хийд рүү чиглэсэн зам байна. За бүдээж чухал үйлдвэрлэлийг дэмжихэд Улаанбаатар хотын хааны сүүний нийлүүлэлтийг хангадаг түнхэл тасан байгаа тий. За энэ рүү чиглэсэн бид нар замын төлөвлөлтгээд ингээд тоомхон одоо хэдхэн дэд бүтц болон нийгмийн салбарын төслүүд маань төлөвлөгдөд явж байна. Их газрын тээвэр ингээд гараад ирэхийн цогт өрөнд орныг холбосон манай энэ босоо замууд чинь Ази Европыг холбосон их газрын гүүр болоод бодох тийм ирээдүй гараад ирж байна шүү. Тэгэхээр бид нар энэ төвийн коридороо хөгжүүлэх одоо төмөр замын болон авто замын коридоруудаа хөгжүүлэх замаар бид нар 100 сая хүртэл тонн ачааг авах боломж нь бүрдээд байна. Ингэж явах юм бол бидний энэ эдийн засгийн тэлэлтийг одоо тээвэр логистикээр дамжуулж энэ одоо аж үйлдвэрийн паркуудаар дамжуулж тийм ээ ингэж бизнес хийж байгаа үйлдвэрлэл хийж байгаа хүмүүсээр дамжуулж одоо жигд иргэдэд хүртэх ийм одоо үр дүнг бид нар бол хүлээж байгаа.